Зя сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан орой мэндийг хүргэе. Нээлт тараг юм энэ удаагийн хөзөр тэтгэлт эхэлж байна. За энэ удаа хэвлэж байгаа эм орно. Яах вэ? Хүний амьдралсан байн бас юу сонсож байх вэ? Одоо тэр хүн иргэн ирэхүү те. Одоо угаасаа энэс цагаас төхөн Валентинч төхөн. Одоо тэгэхээр одоо энэ мэдээг сонсоод одоо баярлж уух уу, гонилж уух гэдэг таны сонголт ямар ч сан ууж магадгүй бол бодчоо заа юу. За тэр чинь 3 өдөр байв. Одоо 4 аяг, од 2 сава. За энэ 3 өдөр одоо аль нүдэнд тусч байгаа сайхан сонгоорой. За сонгосон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 4 аяг. За ер нь товчхон хариулт бол бараг л хэцүүтэй нэг. Эргэж ирэх магадлал, нийлэх магадлал. За эргэж ирэх магадлал бол ер нь нэг 20-30%. За тэгэхээр тэрэн цаашаага бас нийлэх магадлал бараг л 10-5% байх шүү. Яагаад вэ гэвэл 4 аяг маань өөрөө нэг талаасаа бол жоохон залгалтын хөзөр, бас уйдлын хөзөр, ер нь нэг юм холдолтын хөзөр ихгүй юу? Одоо хаалта хөзөр дээр яагаад нэгэн залуу одоо ямар дээш харчихсан бурхан цаана ингээд миний өгшөө дахиад нэг орлоод үзгүй гэдэг. Нөөх нь үгүй ээ гэдэг. Нэгсэндээ тэр хүн яг хувь тавилангаас бол та дахиж одоо юу гэдгийг за яг ингэж болно. Учирч болно заа юу. Гэхдээ яг тийм эргэж тийм ад жаргалтайгаар нийлээд нэг тийм гоё байхгүй явахгүйгээр зүгээр нэг юм хальт нэг одоо X-ийг таарад өгдөг шүү дээ. Энэ маань X тэгээд нэг тийм маягаар таарч өнгөрөхөөс нэг тийм амар эргэж харилцаа үүсгээ дотносоо нэг тийм Валентин бэлнээр нэг тийм бодод хэрэггүй гэж ер нь бол гарч иж байгаа юм шүү. Одоо та хоёрын цугт байдаг байсан тийм гоё холбоо энэ бас өмнөшгөө тийм гоё байхаа болсон ер нь болж байгаа. Тэгээд одоо бас өмнөх нэг тийм гоё сайхан гэж чамаа хараалаа юу тийм мэдрээд ингээд хайр маараа эсвэл тийм хараал одоо тийм нүдэн сэрэгдэг байсан нас болж байгаа. Тэгээд эсвэл яг та хоёр ингээд тийм нийлээ ч юм уу эсвэл тийм харилцаа сайжруулах гэхээр тийм гоё юу байхгүй юу гэдгүүлээ. Прогресс буюу гоё ингээд дээшээ явж байгаа үр дүн байхгүй. Тэгэл нэг тийм босд хүмүүс л гоё ингээд нийлээд ирэх юм. Хоёулаа болдгоо ч юм уу. Эсвэл ингээд босдмос салаад бас нийлээд ирэх юм. Хоёулаа нийлгэж юм нэг тийм маягийн үр дүн гарахгүй байгаа та хоёрын амьдралд. Ийм учраас одоо тэр хүн ч гэсэн гэхдээ ингэж байх шиг байна. Энэ өдрийг сонгосон хүн та болон таны бодсон хүн хоёр юу яагаад вэ? Яг нэг юм амар гоё нийлж одоо биш токсик харилцаан зөндөө байжгаад тэгээд тэрнээсээ тийм бас одоо холдох шинжин рүү орж байх шиг байна. Энэ нэг юм одоо анхны та хоёрын тийм факт биш бололтой. Тийм учраас юм нэг тийм амар хүн дээр тусгаж аваад энэ намайг тэгшлээ би эсвэл одоо ингэшлээ одоо эргэжлэл гэсэн гэж бодохгүйгээр ядч юу яа жоохон одоо байгаа байдлаа зүгээр тайван хүлээн зөвшөөр. Тэр нь яг одоо өөр чинь одоогор бол хамгийн чухал байгаад байна. Үгүй бол энэ хөдрөөс сонгосон хүнтэй өөрөө одоо юмыг л яаж байгаа л нэг яриад байвал болно даа ч юм уу. Эсвэл гойгоод байгаа л болно доо гэдэг л өөр ороод байгаа байхгүй юу? Одоо арга руу ороод байна. Наач нэг тийм үр дүнгээ өгсөн бол арга биш байгаад байна. За тэгээд сүүлд нь бас нэг хэлээд юм байгаа юм. Хит нүг амьдралыг та өөрийнхөөрөө хараад бас яг тэр хүний өнцгөр нэг л сайн олж харж чадахгүй байгаа юм шиг гэдэг ер нь чамс бодож үзээрэй гэж гарч иж байгаа юм аа. За хоёр дахь хөзөр одоо сар. За хөзрийг ажиглал бол одоо тэргэл сартай тий. Одоо энэ тэргэл сар байна. Сар маань өөрөө одоо юу гэдэг шүн сар хар юу гэвэл одоо нар хараг хүлээдэг үстэй. За яах вэ? Одоо нэг юм гоё нэг юм гоё хосоороо тий хостойрууд нь шүү. Хостойрууд нь бол тийм гоё эрхэлтэй, тэрвэрлтэй бас тийм ялгараа гоё юм болдог байх. Хосгонууд нь яг тийм нар хараг хүлээнээс тэгээд унтдаг эсвэл кино үздэг юм ордог тий. Яг тэрнтэй адилхан одоо хардаа чамайг ингээд эсвэл тэр хүний хичээгээд ямарваа нэгэн хичээл зүтгэл гаргая болгоё бүтээ гэж хичээх тусам энэ хүн одоо нэг бол хувь тавилангаас нь ч юм уу эсвэл тэр хүн ч юм уу одоо юу яахгүй байгаа гэдэг. Бодит тийм гоё үр дүн гарахгүй байгаа гэдэг. Тийм болохоор зүгээр наадахаа нэг тийм
одоо хувь тавилангаас үр дүн гарахгүй байгаад байгаа зүйл дээр чи нэг хувь тавиланг зөргөөд болгоно гэх тусам үр дүн угаасаа гарахгүй. Одоо нэгс ингээл жоохон юм болоод аваа өвтөхийн нэг болох нь гэж бодонгууд нэг юм муудц юм гарч ирдэг ч юм уу. Эсвэл хэрүүл уруул болдог ч юм уу те. Төвхтэй байдал яаж хийж байгаа л ордог. Эсвэл яг нэг эвлэрээ ихээр амар ууддаг ч юм уу. Эсвэл ямарваа нэг юм цугтаа хий болготой ихээр тэр одоо боломж нь гарч ирдэг ч юм уу те. Нэгсэндээ байнгын тийм хүлээлтэн дунд одоо нар гараасаа гэсэн маягтай байгаад гэтэл тэр нар нь бас яг хизээ гарах мэдэхгүй байна. Энд чинь зуны сайхан те. Гяс одоо харанхуй болоод аюу удажж харанхуй болоод гяс нэг тийм юу бас тийм биш. Нар манч тийм биш. Өвлийн шүн. Өвөл дуусаагүй гэж манайхаа. Зөндөө юм болж иж бас нар гардаг шиг юм болох гэдэг. Тэгээ нар гарлаа. За та өчрлөө гэж бодъё заяа. Тэгэхэд бас нэг тийм айтайхан процесс үүсээд айтайхан явна гэдэг бол мэддэггүй. Хэцүү л байна. Тэгээд юм байгаад таамаа. Та хоёр яг үнэндээ харилцааны хувьд аль нь нэг тийм бэлэн биш байгаад байна. Яг ингээд бие бинийгээ ойлгох, хүлээн зөвшөөрөх, уужуу байдал. Эсвэл одоо юу гэдгийг бие биенийхээ төлөөтэй энэ чинь бас хүний л хяналт болсон юм байгаа штэ. Нэгэсэндээ ийм төвөгтэй байдал орцсон байгаагаа өөрөө ойлгохгүй бас байгаа юм шүү дээ гэж гарч ирдэг байгаа юм. За нэг юм чинь за яг хөө тэгдэг юм биш. За гэтэл одоо 3 дахь үзэр зоосны боол. Энэ хардаа та хоёр аль нь амьдралыг яг өөрсдийнхөө хараад байна. Чи болохоор ийм байх хэрэгтэй гэдэг тэр хүн зайдуу зүүр жишээ шүү. Тэр хүн санхүү номер 1 гэд чи болохоор хайр дурлал номер 1 юм гэд гэсэн хэрнээ яг бие бинээсээ өөр нэхэлдэг. Одоо тэр санхүү номер 1 гэсэн хүн чамаас хайр хүсээд чи хайр номер 1 гэсэн хэрнээ тэр хүнээс чи санхүү дээр юм байх гэсэн чи нэг юм байх ёстой ч юм уу. Эсвэл та бие бинийхээ халаа хөтлөмжшөөдөж миний гэсэндээ яг өөрийнхөө амбицийг хөөгөөд яг би одоо энэ харилцаанд л ер нь яг нийлэх хэрэгтэй гой байх хэрэгтэй. Гэхдээ яг суриндаа бол номер 1 юм а гэсэн магтаж юм уу. Аюу тийм токсик байдлаас гадна тэр цаад хүн чинь бас ер нь жоохон тийм цаашаага харчихсан, залхчихсан маяг юм бол байгаад байна заяа. Ялангуяа зоосны боол нэгдүгээр залуу хүн. Тэр хүнд одоо залуу байгаа учраас өчнөө хүн олдно гэж бол итгэж байгаа. Одоо энэ хүний таны үсээ хүн ч гэсэн адилхан юм. Сэтгэлгээндээ бол өөр хүн болно. Заавал энгийн барин байгаад нэг шаардлага алга болох үедээ болно. Тэгээд ажгүй яг жоохон анзаар явна л үз. Яг энэ жоохон нэг боршилтэй юм хүртэн л үз тэ. Тэгтээ зүгээрээ гэсэн маягтай дээр нь яваад байна. Хоёрдугаарт энэ хүн удаан ингэж явсаар байгаад өөрийн гэсэн амбиц үүсээд за болий. Одоо ер нь хэлтэй гарыг. Ингэн байж болох бодлоо. Зүгээр л өөрөөхөө явъя гэдэг тийм бүрэн өөрийн гэсэн амбицтай болчиход байгаа юм. Тэгээ энэс нь гаргана гэдэг аюул төвхтэй. За тэгээд ялангуяа нэг шийдсэн бол бүр зөрүүд зан хөдлөн. Гэхдээ ийм юм шүү. Яг энэ үзрийг сонгосон хүн танд байна уу тэр хүнд байна уу? Юу яадаг? Одоо хүний хойноос гүөхэр аюул сонирхолтой байдаг. Яг амьдрал дээр. Зөрөөд хүн өөрөө чинь хойноос гүөхэр тийм сонирхолтой үүдчихдэг. Одоо ингээл хоёулаа болгоё бүтээс амар сайхан бол миний хайр гээл за нөхөн за нийтлэг нүд амьдрал үүдтэй байна. Хоёул ер нь жоохон нэм үзгүй байна гээл. Нэг тийм маягийн vibe руу жоохон очих гээд магадлал бас байгаад ах шиг шүү заа юу. Ер нь юу ямар байна? Энэ хөдрийг сонгосон хүн танд нэм хэлэхэд яг эрүүл харилцаа гэж ямар юм байдгийг. За тэгээ эрүүл харилцааны одоос юу байдгийг чи тэ чи одоо ээж аваас авсан трама юм одоо сэтгэлийн шархмар зөндөө юм байгаа. Давхар найз залуу ч юм уу хүмүүс гэсэн трама сэтгэлийн шарх зөндөө байгаа. Хүнээс авсан трама зөндөө байгаа. Дундуур нь шил янзын болтлоо бас эрүүл мэндээр чухсан юм байна гэдгийнээс нь олон талаас нь нэмийг харахгүй бол давхар энэ хөдрийг сонсон хүн та бас юу яадаг юм биш үү? Хит нөөний ингээд нэг асуудал руу буюу нэг зүйл рүү хамаг юм чиглүүлээд яг одоо хүний өвс толгой дээрх өвсийг хажууд өөрийн толгой дээрх бухлыг харахгүй бас байгаа юм биш үстэй гэдэг юм бол гарч ирж байгаа юм аа. Тэгэхээр ийм байна заа юу. За харин одоо яг одоо юунаас болов яав ивтэй яагаад энэ харилцаа ийм байдалд орчвоо гэдэг тал руу хэдүүл орцгоё.
Цаар дагуул чаврын хөвлөрөл иргүү. Дутуулах хүслийг надад дуурлалгүй. Нутууд битсэн загтлаа одоохон дуусгаад. За юу вэ? Эхнийх нь page of буюу зоосны боол буюу зоосны элч. За зоос нь савааны элч солиорч байна. Юу штэ? Сава гэдэг нь өөрөө галын нэрхтэй. Аюу тийм дүрлэлтсэн хүчтэй байхгүй. Гэтэл доош харцсан маань ихээр чинь нэгдүгээр таны болон тэр хүний аль алины чинь хэмэрлундаа, цог цолбоо, одоо тийм гоё бардан байдал яадаг гэдэг юм бүрэн унаад энерги хөдөл үнэхээр сул байгаад байна. Гэтэл мууга мэдгүй болцсон гэдэг шиг бас нэг юм бүтчүүлтэй гэсэн маягтай их удаан бодолтой яваад байна. Наа бодол чинь яг хуу сайхан л. Гэхдээ яг үр дүнгээ өгөхгүй байна. Яг одоо ийм байна гэдэг яг тийм одоо эрүүл ухааны нүдээр бас олж харахгүй юм байгаад байна. Тэгээд дээр нь энэ ч одоо хажуугаар нь хөгшөө бро найзаа анда хамаа анан гардаг ч юм уу Христийн сүмгөө очдог ч юм уу эсвэл за бодит бүр мусульманууд нь одоо яадаг ч мэдхгүй юу ямар байна. Химэрэс химэрл лундаа жоохон дуудуулаад уул хатанд гараад тэ хит жоохон тийм энэ байгаа хамгийн гүнд байгаа сэтгэлээ одоо хамгийн гүнд байгаа бодлоо төр байлгаж ягаад тэгээд нэг юм амьдралыг одоо өөр өнцгөөс харахгүй мó. Тэгэхгүй бол чи нэг юмдаа ингээд юу ячаар одоо юу гэвэл автчаараа бүр амар автаад юу байстай энэ амьдралстай энэ чухал юм гэж бодоод байна. Гэтэл чи одоо хүний амьдрал одоо яа тэ юу яах юм? Дараачийн хүн яах юм? За дараачийнхаа болихэд одоо байгаад нэг хэвтэйхэн байдалд оруулж ич юм уу те? Олон зүйл рүү ер нь жоохон орхоос орох хэрэгтэй байна. За юу. Дэндүү бас тэгэд нэг юм руугаа бас автаж болохгүй. Ялангуяа савааны хөдрийн нэг сул тал бол заавал нэг юм хүнээр те ахуйд настай хүнээр ч юм уу эсвэл надаар ч юм уу тийм жоохон загнуул зандруулж ээж жигтүүлж ээж нэг тийм үг авдаг одоо хүмүүс байдаг юм аа. Яг өөрөө бол нэг тийм хит юм авдаг болох заавал тийм зөв хүмүүсээс зөвлөгөө авдаг ч юм уу зөв хүмүүсээс жигтүүлж юм уу тийжээж одоо жиглэл авдаг юм шүү заяа. Тэгэхээр энийг сонсож байгаа та хэрвээ амьдралдаа жоохон сэтгэл ханамжгүй хэцүү байгаа бол юу яа? Ууланд гардагсан ч юу фитнесээр хичээлдэгсэн ч юу эсвэл одоо болиод одоо нэг шаман дээр бүлгээс сурдагсан ч юу яадаг одоо аль нь ч үсэн яадаг. Ямар ч байсан гэрээсээ гар сэтгэл хөдлөлөөсөө гар хэмээл ундаа жоохон сэргэмэр байна. Нэгт. Хоёрдугаарт үхэл өдөр гарсан. За үхэл өдөр чи ингэж байгаа юм. Одоо таны нэг тийм одоо үхэн хатан бол биш. Угаасаа энэ харилцаа хувь тавилангийнхаа хуваар бас тийм амар удах харилцаа бол биш байсан байгаад байгаа юм. Одоо юу гэсэн үг вэ гэхээр энэ харилцаа бол тэ юу ясэг одоо та хоёрыг ер нь бол чамайг одоо хэр ирээдүйн харилцаа янз юмтай бэлэн байна вэ? Одоо яг ингэж явахад бэлэн үү те? Тийм маягийн бас одоо ингэж тийм хямардаг хүмүүстэй цуг байвал яах юм бэ? Чи бас өөрийгөө бас ямаргүй хэр одоо юм бас бузар болоох хүн гэдэг мэдрээ те? Заавал хүний ус буруудахгүй ч бас өөрийгөө ус буруудах шүү дээ бас. Тэр төрлийн юмудаа бас хараа. Эсвэл хэр гинэн багийн вэ гэдгийг мэдээ гэсэн маягийн цочроо шок терапи шок гівшгэ байгаад байгаа байхгүй юу? Энийг хит амар өндрөөр өөрөө хүлээж аваад байна. Энэ угаасаа дуусах хэвээр одоо үлгэр дуусж байна. Бид нар одоо юу гэдэг үстэй? Аюу сайхан хоол ичгээ дуусгаар тэгээд одоо өөлж хатаа те. Дахиж ингэж хийхгүй тэгэл өөр юм хавал өөр хоол юм үстэй. Яг тэр шиг үйл явдал байгаа юм. Тийм учраас битгий альва нэг ийм зүйлсүүдээр одоо ингэ амьдрал дуусч байгаа мэттэй битгий бод. Орчноо нэг чамаас сайхан юм одоо нохойн гуйр далаа тэгвэл одоо эрхтэн дөрөв юу гэх юм. Чамаас сайхан юм муурны одоо даллаа давна гэж одоо юу яах вэ? За битгий юу ч ирч. За ямар ч уучлаарай. Битгий тийм учраас нэгэнт харилцаа ийм дээрээ хүндэрсэн байгаа нөхцөл одоохондоо бол өөрийгөө хайрлцах нь хамаагүй дээр байгаа юм гэж байгаа юм. Бас нэг юм байна. За тэгээ 3 дахь хөтөр. 3 дахь нь одоо 2 дахь хөтөр бас нэг үхэл гэдэг чи юу юм? Өөрөө чинь ийм балай байдлыг дуусгаад дараа чинь одоо илүү сайн үе рүү оруулах, илүү тийм дажгүй хүмүүс юм эсвэл дажгүй үйл явдал руу оруулах гээд байна. Тийм учраас өөрөө тодорхой хэмжээ жоохон сэргийж хиймэл сэргээрээ гэсэн үг байхгүй юу? Үхэл гэхээр бид нар одоо идэх шууд ингээл тийм цаазын тавтан цэцгэлэн сандлаас сурах зүйл биш. Энэ бол нэг амьдралын энергиэс өөр амьдралын энерги орж байгаа гэсэн үг юм заа юу. Битгий имийг үнэлцэж аваарай. 3 дахь нь 6 сэлэм.
За энэ бол одоо нэг бас үхэл гэдэгтэй жоохон төстэй боловч арай өөр. Нэгсэндээ сайн одоо сэлэн бол өөр гэсэн одоо ухаалгаас ухаан байдлаас гарна. Одоо амьдралын сайн муу туршлагыг бас хэлэх юм байна. Тэгэхээр өөрийнхөө амьдралын сайн муу туршлагыг аваад энэ гүрээр одоо гараад далд ороод гэсэн үг байхгүй юу? Товчондоо бол. Гол нь одоо юм үгдгийг алдаага нэг тавтаа байвал одоо атманы гэрийн гадаа нэг удаа явбал атманы буруу. 3 удаа явбал чиний буруу. Угаасаа тэргээр явах хэцүү шүү дээ. Яг тэрэн шиг одоо юу гэдгийг дахиад бас нэг юм амьдрал өөрчлөлт солих гээд тооксч гэдэг юм эсвэл ийм хүнд дажгүй юм хүн явуулна. Мэдээж ойлгомжтой. Тэгэхэд одоо байгаа харилцаанаас юм хүм сурсан юм байна уу? FT-ийн бас баятай юм руу орсон юм байна уу те? Тэртэл рүүгээ бол айгүй сайн бодоорой. Ялангуяа юу юм шүү бараг л нэг юм хүмүүс өөр гэсэн нэг тийм тайптай байдаг. Төстэй хүнтэй бас одоо уучрах магадлал байгаа шүү. За юу битгий нэг юм юу ягаарэ гэж одоо хөцөр маань хэлж байгаа юм аа. Одоо харуусаарай те. За ерөнхийдөө дүгнэхэд бол ер нь эргэж ирэх нь бол хэцүү. Эргэж ирсэн ч гэсэн нэг тийм аж аргалтай бодсны л нь бол хэцүү шүү. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа дээр нь бас хоёр төлөв нэг юм байгаагүй. Зүгээр сайхан амьдралын сайн туршлага байсан юм аа гэл бас гүнзгий юмсах аваад хиймэрлүүнд сайн сэргээд одоо авч явсан дээр яагаад гэвэл ирээдүйд мэдээж хүн л осоо нэг хүнтэй суугал хэлбэл хүнтэй өрхөл хэлбэл одоо. Тэгэхээр тэр үед одоо яах юм гэдгээ аюу сайн бодож бай гэж одоо бас гарч ирж байгаа юм аа. За харин одоо сахиусны тэнгэр таны одоо ивэдэг анжлууд танд одоо юуг зөвлөсөн байна? Харцгаая. За creative expression буюу одоо өөрийн энэ бүтээлч байдлаа одоо тийм мэдрэмж урлагийн нарийн мэдрэмжийг гаргаа гэж байна. Чи одоо юу гэлээ Бетховен ч нэг охинд хайртайгаа ичлэх гээд аюугаа дуу зохиосон байсан шүү дээ. For release illusion л үгээд. Тэр аюу алдартай дуу болсон. Яг нь мань хүн бол одоо жоохон халтуурсан гэдэг юм хэлээ. За айлч яг нь. Нэгсэндээ та одоо дотор байгаа боголцсон юм аа шүлэг байдаг юм уу эсвэл карака байдаг юм уу те ямар нэгэн байдлаар гаргамаар байна. Гэхдээ зөвхөн нэг юм хөлгөрч гаргамааргүй байна. Яг тийм гоё юм болгож гаргамаар байна. Тань уугуун танаас бүтээлч юм зөндөө гардаг. Энд чинь үг гэдэг штэ. Мөөгөнцрөөс хүртэл пенслийн гардаг чинь чамаас бас нэг юм гаргал илүүдээ гэдэг. Яг тэр шиг таны амьд ч гэсэн бас аюу дажгүй бас тийм гарах зөндөө байгаа. Тэрийгэ бас тийм одоо мэдрэмжээс гарсан зүйл хүнд илүү их тийм хүчтэй тусдаг. Тэгэхээр яадаг юм тийм дуудуулдаг ч юм уу, шөлөг өсгөх ч юм уу, зураг зурдаг ч юм уу те. Эсвэл одоо гэдэг юм миний аймаар л зураг зурсан ч бас болно шүү дээ. Гол би марцахгүй хэлээд байгаа санаа нь гэвэл битгий ингээд дотроо харав одоо гунхраад, гансраад ойлаарэ зүгээр л аюу сайхан болно гэж итгэл гоё юм найдаад хийгээрэй гэдэг хүчээр энэрэг гарч байгаа юм шүү. За хоёр дахь нь бүтээгч. За бүтээгч буюу одоо бойлдтой одоо барилгачин. Юу гэсэн үг вэ? Энд ч одоо юу штэ? Таны амьдрал бүх юм юу гэж байгаа юм одоо баригдаж дуусаагүй бүх юм гоё явж байна. Давхар хүн одоо юу гэж барилгачин яа сурдгийг алдаж онж байгаа бол одоо тэгэл царимд хагалж болчих юм уу те? Эсвэл бол одоо тэгээ топ прогт ч юм уу ингэж байгаа сурдаг. Таны энэ ч гэсэн бас тийм юм аа. Хүн одоо төрөхтөө гарын алхтаа төрдөг юм аа. Ер нь гарын алхтаа байсан гэсэн алддаг юм аа. Харин дараачийн удаа алдахгүй ухаарах нь хамгийн одоо чухал юм шүү гэдэг танд ойлгоорой гэж одоо сахиусны хэлж байгаа юм. Угаасаа хүнд нэг тийм юу байдаг юм дөө тэгээд одоо анхныхаар аюу бас бүтэн баг штэ. Яг бүтэн хүмүүс байдаг юм аа тэгээд өнгөрөөд байдаг юм тэгээд. Гэхдээ баг واخгүй юу? Баг хувь багтай учраас тэр талаар ерөн сайхан бодоорой гэж гарч байгаа юм. За харин та хоёрын хоорондын одоо энерги ямар хувь байна гэдгийг одоо хэлүүлээ харцгаая. За эхний хөдөр маань нэг сава. Нэгсэн эхнийх бол өөрөө хоёр дахь нь тэр хүн их. Чамд бол чиний харин одоо бас хиймэрлэнэ чинь нэг гал авчвал аюу сайхан сэргээд ажгүй болох гээд байгаа юм байна. Энийг зөв тал руу тэмүүлэхгүй бол буруу тал руу тэмүүлэх боломжтой. За зөв жишээ бодоод үз. Өөрөд чинь одоо тийм гал те түүдэг гал байна гэж үлдээ. Энийг одоо өвс рүү ус руу хөвлөөл унтчихна. Тэрнээ оронд сайхан түүдэг болгоо, дээр нь мах шараад те юм болгол аюу сайхан болох юм байна. Нэгсэндээ танд яг одоо маш их гоё тийм бүтээлч энерги хиймэрлэндээ зөндөө байгаа болж байгаа юм байна. Энийг зөв юу чиглүүлэх гэж байгаа юм.
Нөгөө хүний хувьд 10 сэлэн буюу тэр хүн бас сэтгэл зүйн хатуутай байгаа. Тэр хүн бас хэцүү байгаа. Гэхдээ тэр хүн бас өөрөө давж туулах хэрэгтэй. Юм урдуур нор тэргүй. Хүн болгонд одоо юу гэдгийг заримдаа энэ хүн ингэдэг юм аа. Хүнд битгий тусал хүнд яг зүйл гэдэг юм. Яагаад гэвэл хүн болгонд одоо өөр ингэсэн тийм бас туулах хэрэгтэй жаргал зовлон байгаа. Тэрэн дээр нь одоо зөвлөж дэмжлэг үзүүлэх зүйл болохоос учрыг одоо хүний ордоос нь орох юм хэрэггүй. Тэгэхээр хүн дараа энэ өмнөөс нь хүн зовж байгаа юм. За угаасаа наа хүн чинь юу вэ наа? Зовлонгоо дуусчиж одоо яах юм аа? Тэр зовлон өргөжүүлнэ. Чи бол яг үнд илүү болчлаа гэдэг хэлдэг байхгүй юу? Тэгэхээр битгий заяа одоо үдэг чинь тэр хүн бол зовхмоо зов дуусна. Чи бол хийх юм аягүй сайн хий. Заяа битгий юм санаад зав. За ингээд эхний хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэцэн таалагдсан бол лайктараар шеэрээ субскрайбаараа мөн донешн ер маш баярлах болно. За тэр мөнд одоо гүйлгийн утган дээр хөрөж юм зорилготой байна. Тэр юу л төвжинтэй бичиж явуулаад тэр чөлтөө сайхан манифест хийгээ залбирлуудыг өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайн өсөрөө. Дашин дуртууд ингээд та бүхэн байнгын стресстэй одоо тогтвортой тайван байж чадахгүй хэцүү байгаа бол та бүхэнд одоо энерги цэвэрлэг орклог авсан санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут австаасанд ороод 10-аас 20 минут одоо бяцлал хийгээ гараад ирэхээр аюу сайхан тайвшраад одоо аюу сайхан юу болд юм байх юм шүү. Юу гэвэл одоо би хаачин сайхан болд юм байна. За тэр сүүлд нь хэлье. Юм болгон дуусдаг юм бас юм болгон дахиж эхэлдэг юм. Битгий юмд өөрөө тийм ихч хямраа гараа. За одоо хоёр дахь зөвлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань од гэдэг хөзөр байна. За хөзрийг ажиглавал нэгэн өсгөлэн гоо эмэгтэй одоо өөр шүн дунд одоо нэгэн аюу гоё одны дор дарлайн усанд одоо хоёр сайхан яваараа те ваараар усын сайхан цалиу тоглож байна. За ингэдэг юм аамаа. Товчхон хариулт. Ер нь бол 60-аас 80% та хоёр эргэж нийлнэ. За урттай хариулт. Энэ од гэдэг хөзөр өөрөө ийм юм. Одоо ингээд чинь таарууд чинь тэнийг ингээд явсаар байгаад түүхэн чи явсаар байгаад одоо чөтгөрөө өхөл гэдэг өдөр ороод бөө юм болоод өхөж хацсан хат заад бас амар тогтворгүй болоо. Тэгээд сүрэлцэн болоод бүр амар том тийм хэрүүл маргаан болоод тэгэд нэг юм яг дараач өдөр юм нөхгүй юу. Нэгсэндээ төсөөлтөө амар том цамаг сүрээд тэгэд дараа нь юу үлддэг юм шүнж дэж яхад. Үнс нуран үлдэн тэгээд од үлдэн. Нэгсэндээ одоо яг мэдээж бүгдийн тэнийг үйл явдал дууссан. Тэгтээ эртээрээ хэзээ нэгэн цагт аюу тийм дажгүй сайхан үйл явдал дахиж болно гэх амьдрал бууж өгч болохгүй шүү гэсэн одоо утга илэрхийлэх юм байна. Тэгэхээр одоо яг тийм шууд хурдан биш. Гэтэ ер нь нэг юм урт юм уу дунд хугацаанд магадгүй энэ оны сүүлэрч байдаг юм уу. Тэ одоо буцаад эвтэйхэн нийлээд учир зүгээр сайхан болоо бүр сайхан дотносоод одоо бас явах юм бол байгаа юм шүү. Тийм учраас бас хамаагүй найдвараа алдаж болохгүй урам аваад эерэг байгаад тэгээд давхар өөрийгөө идгээгээд бас дараа ч одоо өмнөх алдаа янз юм яавал те бас давтахгүй эвтэйхэн байх уу яавал бүр тийм сайхан байх уу гэх талаасаа айгүй сайхан төвлөрөө явах нь айгүй чухал байгаа юм аа. Энэ од гэдэг хөзөр маань өөрөө ийм байгаамаа. Тэгээ цаашаа харвал ч одоо эдгэрлих, найдварыг гэхдээ од хөзөр чинь юу гэсэн? Одоо од чинь дараа нь сар тэгээд нар гэж өгдөг. Сар бол хүлээлт үздэг. Тийм учраас одоо гэдгийг од гарсан ч гэсэн үедээ шүн үздэг. Харанхууд дөнгөж нэг сүмэс юм хардаг шүү дээ. Сарч биш. Тийм учраас юм болгоныг бас мэдрэмжэндээ тийм хурдан хугацаанд тус тас гээд хурдан болно. Яа гэж бол битгий хүлээж аваарай. Бүх юм цагийн цагтаа хүлээн зөвшөөрөх юм бол хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо бас өөр чинь бас алдаа байгаад тэрийг сайхан бас зас сэтгэл зүй яа. Давхар айл тал чинь тийм токсик юм бол байхад бол байсан бол энэ ч өөрсдөө илүү сайн хүн боллыг. Тэр хооронд нь бас одоо өөр тийм санхүү байдаг юм уу, ажил төрөл байдаг юм уу, сурах хэрэгтэй юм байдаг юм уу те. Тэр талаар илүү сайхан төвлөрье. Нэгсэндээ төр зурдаа нэг тийм нийлээд явах нь бас тайжгүй. Юм чинь одоо өөр зүйл дээр юмаа хийгээд өөрийгөө улам сайн хөгжүүл явах нь илүү чухал байна шүү гэдэг
одоо хөзөр байхгүй юу? Тэгээ энэ юм байхгүй нөө. Ус чинь өөрөө юу? Ус болон аяг чинь юу вэ? Та өдөрт мэдрэмжийг илэрхийлдэг шүү дээ. Аягтай тий. Гэтэл энэ хүн одоо энэ аягаар ингээд юу байгаа гэж байна. Ингээд сайхан юм хийх салаг байж шүү дээ. Тийм учраас ийм байгаамаа. Нэг өсөндөө найдвар бол байгаа. Гэхдээ битгий яар. Сэтгэл санаа өөрийгөө тайван байлга. Одоо байгаа болсон үйл явдлыг хүлээн зөвшөөр. Хэний буруу байсан, хэний зөв байсан. Тэгээ энэ алдаад давтагдах юм уу те? Яагаад гэвэл одоо өөр дээр чинь болж байгаа үйл явдал нэгсэндээ та хоёрт аль аль нь чинь тийм эдгэрлийн цаг хэрэгтэй байна л гэдгийг одоо та хэд сануулж байгаа юм шиг заяа. Тэрнээс нэг тийм одоо чиний эсвэл тэр хүний мууг үзэх гээд ингээд байгаа зүйлүүд биш юм а гэдгийг та хоёр аягүй сайн ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр үзэл тийм ээ. За хоёр дахь нь хоёр зоос. За хөдрийг ажиглавал одоо нэгэн залуу юу хэрцэн байж штэ хоёр зоос барьчихсан завны хажуудаа сууж байна. Яах вэ ихүүгээ бодчихсон. Таны амьдралд угаасаа одоо зарим хүмүүс үнэхээр тийм хайр дурлалаар бэлгсэн. Одоо хүний үе чинь тийм үе биш үү? Одоо зарим үнэхээр тийм хайр дурлалаар бэлгсэн амар гоё одоо үйл явдал өрнө зөндөө юм болно. Заримдаа хайраар явах гэдэг угаасаа сайртлаа гэдэг л үйл болно шүү дээ. Яг одоо өөрийгөө одоо хайр дурлалаас илүү өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө бас бус юмнуудаар анхаарч үзэх те хит тус юмнуудаар ингээд аялах, орчноо солих, хүрээллээ солих тийм чухал үе байгаад байхад мань хүн нөгөө л нэг гэртээ нөгөө л нэг зураг ширтэл тэгэхэд би ингэ хэлсэн бол ч эсвэл би тэгэхэд хэлсэн бол гэсэн нэг тийм илүү сэтгэл зүйн жоохон хямрал байх гэдэг болохгүй. Амьдрал чинь баланстай байх ёстой. Одоо тэнцвэрээ олоод энэ одоо бас одоо уян хатан хандаад нэгэнт ингээ амьдрал өөрчлөгдсөн одоо галтрыг хэдийн хөдөлсөн бол дараагийн галтрыг дамжих хэрэгтэй өстэй. Дараагийн галтрыг дамжихын тулд одоо бас өсөж болохгүй, ундаасч болохгүй дараагийн бас эвтэйх хүлээх хэрэгтэй тийм. Яг тийм маягаар өөрийгөө бас амьдралын цэглээ хараад ажил төрөл дээр ч юм өөр юм сайхан төвлөрөөд илүү гоё тийм хүрээлэл одоо найз төхөөлөл юмудаа байгаад хамгийн гол нь тийм уян хатан байгаад нэг ёсондоо энэ хүчээр сонгосон хүн та жоохон сонин зөрүүд байгаад байна. Сонин жоохон зөрүүлэлт гэдэг юм байна. Нэг амар бол амар ийм зүйлээсээ болоо жоохон уян хатан амьдрал чөлөөтэй байх нь маш чухал юм а гэдэг. Тэгээд дээр нь хувь тавилан өөрөө чинь бас төр хугацаанд аяллаар явдаг ч юм уу, юм хийдэг ч юм уу. Тодорхой хэмжээний тийм бас найз нөхдөд сольсон бүр илүү зүв байгаа нь гарч ирдэг байгаа юм. Тэгэд ингэж байхгүй юу? Чи одоо түрүүний сая баланс яд гэдгийг бол хэлсэн. Тэгэд таны амьдрал яг одоо хайр дурлалаас илүү санхүү амьдралын тогтвортой байдал дээр илүү төвлөрөхгүй бол бас жоохон санхүү ч юм эсвэл гэр бүл юм өөр зүйлс төр жоохон пакталж байгаа юм биш үү? Тэр талаар илүү анхаараа. Хайр бол угаасаа тэгээд цаг нэрээр асуудалгүй гэж үл хэлээд байгаа юм. Тэр хооронд өөрийн одоо тийм найз нөхөрлөх илүү дажгүй хүрээлэл үүсгэхтэй янз бүрийн зүйл дээр аягүй сайхан төвлөрөд битгий нэг зүйл дээрээ сайхан одоо төвлөрөөд тэрнээсээ нэг тийм одоо энэ эмгтэй ч юм уу энэ нэрхтэр байхгүй бол миний амьдрал зогсно гэсэн юм байхгүй. Амьдрал угаасаа үргэлжлээд явна. Тэгээд тэр чинь бас сайхан одоо амьдралын тойргоороо сайхан ороод ирэн заа юу. Тийм байх битгий өөр дээрээ бас ингээд хямралтай оруулаарай гэж. За гурав дахь нь хамблам. Юу байна? Сурал бас дахин сур гэж бодоо Владимир Ильич Ленин багш хэлсэн байт юм аа. Яг тэр шиг одоо нээл өгтэй одоо ирмэн миний би тэнд бас жоохон сур бас дахин сур гэдэг шиг өөрийгөө хөгжүүлэх юм руу ор гэдэг. Гэвэл энэ ийм байх гэдэг шүү. За дахиад ингээд гэд бүр харилцаа бүр амар левел их төвшөнд орох тий. Одоо хүүхэд ч юм уу эсвэл хүнтэй бүр ингээд суудаг ч юм уу эсвэл цухтай амьддаг ч юм уу тий. Яг тийм маягийн төвшнөөгөө орох гээд байна. Гэтэл яг үнэндээ та энэ бэлэн биш байгаад байна. Ядж байгаад та одоо түржийн 2 зоос бол үнэхээр тань сурах хэрэгтэй чадвархгүй юу? Яг суралцсангаа та яг тийм хоёр юм зэрэгцүүлэх их бол аюул хэцүү байгаа юм. Тэгэхээр яг одоогийн нөхцөл та бол одоо хепрон ч одоо хамлам юу гэдэг юм? Хайр байхгүй, найр байхгүй, сайр байхгүй. Одоо
бүх амьдралаа сүсгтэй олонний хөтлөө зориулсан шүү дээ. Нэгсэнд бүх амьдралынхаа турш одоо ажиллаад хийнэ гэсэн үг. Яг тэр шиг төр зуртаа одоо ажил дээрээ төвлөрөөд, орлого дээрээ төвлөрөөд, карьер менежмент янз бүр төвлөрсөн яг одоо дээр байна. Тэгэхгүй бол хамаа алга ингээд яж яхад бас сайхан гар юм аа та нэрээ. Хайрт бол бүтээл явангуудтай ажиллаа хаяад, хам юмаа хаяад, бүх юмаа тэрний хөтлөө зориуллаа тий. Одоо нэг юм 17 6 таа хүүхдүүд чинь нэг хүнтэй ингээл сайн хүнтэй мессеж хийх тийм ингээл хөл алцгнуулаад тэгэл байдаг үстэй. Нэ гээл яг тийм аяа орчт юм байна. Бусд нь чухал юм. Тийм учраас яг одоогийн нөхцөлд бол одоо таныг хувь тавилангаас эхлээ сайл цаваа бэлдээ, дараа нь сайл майл яа тэгээд юмч бүгд орж ирнэ. Тэгэхгүй бол нэг хүн та одоо өөрөө нэг юм орчих амар орд юм байна. Энэ чинь болохгүй юм аа. Одоо сайн суралц хичээ амьдрал болгоцсон юу вэ? Ажил болохгүй сайхан гаргаж чинь юм уу эсвэл фитнесийн багш ч юм уу тэр талаар сургалтанд яв. Аль болох хүрээлэлээ солих, эморхгүй байх, олон төрлийн юм хийж болох. Одоо өөрөө тийм хүчтэй дайжгүй рүү батлах юм руу бол аюу сайн ороо гэдэг. Нэг тийм амьдрал чинь нэг тийм яг үндэ амар пагталцсан, мууцсан юм бол алга. Гэхдээ заримдаа аав хүний, эцэг хүний нэг юм жигтэж гаргаж одоо орноосоо ингээд юу гэвчтэй. Арнай зөвхөн ингээд крашлал ингээд гоё бичээд яж хахад нэг аав орж иж юм ээж орж ирэл нэг жигтэл тэгэл нэг юм хогийн шүүцсо барьж төстэй. Шүүрчээд уцаа барь гэдэг. Яг тийм үйл явдал амьдрал чинь нэг гэсэндээ болж байгаа юм. Тэгээ хогоо шүрдэд уцаа авна гэж ойлгочих заяа. Тэрнээс юу гэдгийг учир нэг тийм одоо амьдрал өөрчлөлт тийм пааклус юм бол алга. За харин одоо яг яагаад гэдэг рүү илүү сайхан дэлгэрэнгүй одоо ажиллаа орцгоё. Сая бол одоо юу ялаа штэ. Нэг талаар харлаа. За. Шүн хөдрийг бас лүд юм аа. Сая юм харж чаад харанхуй юм хийж яагаад сая цоччлоо. Тэр за хөдөр эхний өдөр 10 аяга. Энд чинь тэгэл гэр бүл найз зөвхөн одоо харлаа ингээл хоёр хос ингээл одоо модон дээр аюу сайхан байж байгаа үстэй. Яг тэр шиг таны амьдралд бас аюу тийм дайжгүй үйл явдал зөндөө болно. Наадах чи ингээ эртөө хэсэг цагт одоо 10 аяга бол ер нь таар өдөрч өөрөө 10 өдөр тооч нь хамгийн сүүлийн тоо. Яг тэр шиг одоо 10 аяга бол аюу сайхан сэрүүслээ ойлголцоод илүү гоё болох одоо юм аа. Тэрэн сайхан мөч нь бэлж байгаа юм аа тий. Тийм учраас өөр чинь бас одоо бол төр зөр зожиг байж юм бодохгүй бол бодохгүй тухайн үед мэдрэмжээр үйлдэл хийгээд дараа нь пагтлаад гэдэг юм та. Жохон яруу ч юм уу. Тэр чинь болиулах гээл хамгийн юм ингээд за тэр миний хөгшин юу яахгүй шүү те. Одоо ингэхгүй шүү. Нэг юм ойлгоорой. Хит мэдрэмжэнд авчим хиймэргүй байна. Ард нь тийм байж байгаа юу сайн байна гэдэг л амьдрал үзээд байгаа байна. Тэрнээс нэг тийм одоо бас амар тийм хүн юм бол харьцангуй гайгүй байгаа маа гэдгийг нэг өөрөө чинь ойлгох тань. Хоёрдугаар 9 сэлэв. Тэгээд ч одоо хамгийн хэцүү, хамгийн балаа өөртөө итгэх байдалтай өөр чинь торгол байгаа юм шүү дээ. Амьдрал намайг яагаад ингэж байгаа юм бэ? Би ямар гин мэсэн би ч юм эсвэл одоо ингээл би яагаад тийм өөрөө өөрийнхөө эхлээд нэг юм ойлгомжгүй байдал бас дуусан дундаа өөрөө үйлдэх нэг тийм бодож төсөөлсөн нэг тийм ургуулсан бодолтой өөрөө тийм автаад байна. Ямар ч логик гаргалгаа алга нэг л их тийм эморсон жавхлангийн амьдрал минь гэдгээр дуурчл юм яваад байна. Үгүй заа энэ ч одоо ингэдэг. Энэ одоо урд байгаа энэ аврах том нугсал яг үнд байх хоос юм. Зүгээр л мань хүн өвөл газар хайж одоо тийм тулаа газар хайжаад хийм харж байгаа юм. Энэ зүйлийг мань хүн байгаа гэдэг аюу тийм айдаг ч юм эсвэл тийм хотлооны сон дээр зоригтой гэж өөрийгөө гаргах гэдэг ч юм уу те. Яг тийм маягийн зүйл болох гээд байгаа учраас одоо өөрийнхөө бодлыг сайхан чөлөөлөө заяа. Яаж чөлөөлөх вэ гэхээр түрүү хэлсэнчлэн орчноос соль хүрээл мөрөл найз нөхдөд илүү соль дажгүй хүмүүсээ сайхан нийлж нөхөрл. Одоо тэгээд Facebook, сошиал медиаг сайхан гарсан шүү дээ. Сайхан чат батар хүмүүс танилцсан найз нөхөрл. Тэгэхгүй бол одоо тэгээд дуусан нь өөрөө дэвэл тэгээс өөрөө чинь л нэг тийм
одоо хохил гэдэг юм орчих гээд байна. Тэгээ хардаа 10 аяга зарим нэг юм хүмүүс байдаг юм аа. Хит их тийм жаргалтай байдал ч юм эсвэл хит тийм дажгүй байдалд орох гээд байхаар ер нь нэг юм өөртөө одоо хэцүү байна гэдэг юм хардаг ч юм уу. Жохон нэг тийм зовлонгүйгээр амьдарч чаддгүй. Заавал нэг юм амьдрал зовлон хайгаад байдаг. За тэгэхээр зовлонгоо олчвол тэрэнд утга учир хоос одоо үнэн хот нэгтгэх утга учир өгөөд идэг. Тийм бас байх магадлал байна шүү. За ер нь айл талдаа бас өөрөөр бодож үзээрэй. 3 тон хүч. Асаалттай хойчстой асаалттай 10 танк 2 салаг зэрэг бол бүтэн байгаа юм байна. Энерги төвшинч бий бодтой хэлээгүй. Гэтэл нэгсэндээ ямарваа нэг манифестийг шууд орон бүтдэг ч юм уу. Гэтэ хайраас өөр. Тэр тийм ажилтнууд бүтээх яадаг юм дээр шүү. Одоо эсвэл гоё ингээд аялмаар байна, мөнгө байна уу гэвэл тэр аюул сайхан бүтдэг ч юм уу те. Нэгсэндээ яг тэр хэмжээний одоо өөрчлөлт тийшээ сайхан оруулах гэдэг байна. Тийм зүйлрүү сайхан ингээд хийж байж дараа ч юм сайхан бүтнэ. Одоо яг одоогоор зөв одоо байгаа амьдралаа хөтөлбөрөөрөөд энерги аз завшаа одоо нэг сайлаа бэлтгэрүүгэл илүү сайн төвлөр. Тэрэндээ чинь бүр одоо сүнслэг талаасаа тэр манифест талаасаа тэр тэгээ зүүн совин талаасаа тэр одоо өөрчлөлт аюул сайхан чиглүүлэх болно. Яаж энэ чиглүүлгийг авах вэ гэхээр одоо эсвэл гэрээсээ хад эсвэл уцаа нэ. Тийм зүйлрүүгэл хит битээ бас одоо яг тийм одоо сонин юм сонсцоо бүх юм амьдрал чинь яг хүнийг ихэд бас муудсан ч юм алга нэг тийм сайдсан ч юм алга. Гэхдээ сайжрах бүрэн потенциал байгаа гэдгийг би өөртөө ам бардам хаач хэлнэ. За ерөнхийдөө дүнхэд бол юм байна. Нийлэх магадлал бол 60-аас 80%. Гэхдээ болоогүй хаа байсан. Тэгээ тэр хооронд өөрийгөө бас илүү тийм хөгжүүлээд нэгсэндээ одоо байгаа амьдрал чинь ерөнхийдөө өөрөө чинь илүү сайн хөгжүүл сайлаа бэлтгээ саваа бил тэр чинь сайхан ад цаг ивэн өөрийгөө та одоо сайхангаар сэтгүүгээр цоошлоод идэм байна гэж бол өнөөдөр тэр гарч байгаа юм аа. За харин одоо сахиусан тэнгэр тэнд юу гэж зөвлөж байна? Одоо хэдүүлээ харцгаая. За эхнийх нь суппорт. Гэхдээ уг нь та аюул сайн буянтай хүн байна. Буйны үйлдвэртэн зөндөө орж ирдэг юм байна. Одоо таны амьдралын тийм учраас одоо та буйны зөв сайхан үүлийн хүрээ идэлээд аюул сайхан бас зөв хөрөлч юм уу зөв амьдралаа тажгүй явна. Нэг тийм өөрөөрөө тийм боротгосон яадаг гэдэг юм бол зөөр сайхан буян үйлдэлтэй хүмүүс сайхан туслаад энэ сайхан үйлдвэрнээ орж ирд юмаа гээл ботор сайхан явахад их тийм боротгосон юм алга. Хоёрдугаар хамгаалагдсан байна. Таны сахиусан тэнгэрүүд таныг угаасаа тийм орж тийм яадаг. Аюул сайхан зүг хамгаалаад амар тийм том баста биш. Ол проблем гэвэл өөр чинь толгойд л байгаа юм байна. Миний өгшөө сэрэгчээч. Бүхэлдээ security байсаар байгаа тийм сонирхнаас айгаад байх юм аа, тий? Бүхэлдээ ийм сайхан буйны мөнгө, одоо буйны сайхан үр шин байхад энийг ашиглахгүй байна. Хичээвэл бүх юм сайхан болно гэдгийг тэнд хэлж байна. За харин одоо тэр хүн ба та хоёрын одоо энерги авраа хоорондоо хэр байна? Одоо харцгаая. Тэр гарч ирж шít. 3 сэлэм. Одоо зовлон, зүдрэгээ, тэмдэг, за өөртөө байдал, урам хугаралтай мэдээж хэцүү байгаа. Өөрчим ч гэсэн нэг тийм бас яваад бол тийм ямарч одоо энерги угаасаа юу ямар юм байна. Ер нь нэг энерги цэвэрлэж ууланд гаргах ч юм уу те. Энерги цэвэрлэл орогдолтой сэргэлээд үзээр дашин дуртаж. Таны энерги яг одоо ийм тохирдмол байгаа. Ингэж сонгосон хүнтэй амар тийм ингээл хөдөлгөөнтэй тусгаас гэл гой байвал аюу гой байдаг. Тэгэхгүй нэг эморчвол та нэг юм одоо энерги урсгалч нэг тийм бөгөлдөгчд юм байна. Одоо юу гэдэг чтэй ингээл урсгал ус урсж байхад бол бүх юм сайхан зүг зүг өгдөг чтэй. Урсаал усчсан цэвэр. За тэгээд нэг бөглөө тавьчлаа. Одоо тэгэл нөгөө усны чинь тэгэл амтан одоо нэм бактери үржээл те бас цаард үзтээ. Яг тэр шиг үйл явдал таны энерги болоод байгаа юм байна. Энийг урсгацын сайжруулахад бол фитнес ууланд гардаг ч юм уу эсвэл энерги сайхан орох талаар цэвэрлээ заа юу. Тэр хүн бол 5 сэлэм.
бас юу хэцүү хатуу зүйл бол байгаа. Бас өөрийн гэсэн амжилттай төвшин бас байгаа. Одоо тэр хүн ч бас хийх юм байгаа. Тэр хүн бол тэрний хөдлөөс хийх зүйлийг мэдээж яваад байна. Та ч гэсэн хийх юм байгаа заяа. Та бас жоохон тэрнийг бодвол арай жоохон ухаарахгүй байна уу та гэж л одоо гарч ирж байна. Тэрнээс нэг тийм амар тийм бас хэцүү юм бол алга. Тэр хүн юм хийж байгаа. Та ч юм хийх хэрэгтэй байх шүү. За ингээд одоо 2 дахь өдөр маань дууслаа. Хөдөр дэлгтэн таалагдсан бол лайкаар шеэр хийсгэх дараа ямар донешн болж байх болно. Мөнгө үлээр өтгөн дээр хийх юм зөвлөлтөө. Юуны тэмүүлжид хийх яваад тэр жил сайхан манифестигээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайхан өсгөө өрөө. Мөн дашин дурсахад байнгын стресстэй төвхтэй ингээд нэг юм хэцүү байгаа бол тавьшдах байвал та бүхэнд оор гэхээр энерги зүйлүүд давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут давстаасан дороод 10 минут ингээд бясалгал хийгээд тэгэхээр айгүй сайхан тавьшир гой болт юм аа шүү. За тэгээ сүүлд нь хэлье. Танд яг одоо хувь тавилангаас өгсөн даалгавар байна. Тэрэн дээрээ л төвлөр. Хажуугаар нь жоохон санаж байгаа шаардлагач юм бичиж болно. Гэхдээ гол хийх юм дээр төвлөр заяа. За одоо ингээд сайн сайхныг хүсье. 3 дахь зөвлөгөөгөө харцгаая. За 3 дахь өдөр маань одоо 2 сава. За хөдрийг ажиглавал нэгэн залуу одоо 2 одоо замын жимийн одоо алиугаар нь явах вэ гэсэн маягтай одоо байж байна. За энэ аюу хэцүү одоо юу юм хариулт болно. Яагаад гэвэл энэ хөдөр нь өөрөө одоо сонголтын хөдөр. Яг бас нэг тийм шууд тийм өгөх хэцүү. Ер нь одоо яг тийм юм өгөхийг оруулаад тийм магадгүй өдөр рүү орох юм. За тэгээ цаашаа 3 өдрийн ерөнхийдөө харахаар яг амар тийм хувь тавилан яа гэхээсээ яг уу товчхон хариулт бол боломж байгаа. Гэхдээ хэцүү. Үгүүрөөгөө нэлээ ойлгох. Гэхдээ боломж байгаа. Тийшээгээ өөрөө өстэй хичээл зүтгэж чадвал яг байж болно. Гэхдээ бас бүх юм тийм бат тарааны биш шүү гэдэг байгаа юм. За яагаад вэ гэвэл нэгдүгürt 3 өдрийг харахад гурван дээр нэг тийм одоо хувь тавилангаас нөлөөлөх үзэр бол айгүй бага байгаа юм. Нэгсэндээ ерөнхийгөөр нь жоохон тийм цаашаа хандсан төлөвлөлт янз бүрийн явагдсан тэр хүний нөхцлөөс уг нь цаашаа гэсэн байгаа хэрнээ өөр чинь бас одоо үйлдэл юм хүн бол байгаа гэдэг үзэр гарч ирдэг байхгүй юу? Бас шууд одоо тийм учраас одоо үеийн шууд бас одоо юу шилж болохгүй нэг. За хоёрдугаарт 2 сава гэдэг үзэр маань өөрөө одоо сонголт хийх, төлөвлөлт гаргах, комфорт зоноос одоо юу тийм тавтхан бүсээсээ гарах, одоо эрсдэл хүлэхтэй. Нэгсэндээ өмнө нь ингээд таны найрдаг ч юм уу эсвэл хий гэдэг харагч одоо тийм найрах одоо бол найрах харагч нь буруудаад бай болчиход байгаа юм. Нэгсэндээ өмнө хийжээс харагч бол өшдөггүй. Тэгэхээр одоо арай өөр шийдвэр хийх, өөр сонголт хийж үзэх. Түр зүр тайван өрхдөг ч юм уу, эсвэл бүр амар их баг зэрэг бэлгэлдэг ч юм уу те. Эсвэл зүгээр сайхан тийм буудалтууд дараадаг ч юм уу нэгсэндээ миний ихэр санаал ойлгож байна. Арай тийм эрсдэлтэй байж болох үс гэмээр тийм үйлдэлүүдийг хийх нь яг бол өөр чинь хамгийн чухал байгаад байгаа юм. Тэгэхээр бас нэг зүйл байгаа юм. Яг энэн дээр хамгийн чухал зүйл гэвэл та яг нийлмээр байна уу үгүй юу гэдэг рүүгээ өөрөө одоо бас нэг талаа гарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ дээр та бас өөрөө нөө тэр хүнийг хараад байна. Гэтэл тэр хүн бас таныг хараад байна. Тэнгүүт нэг юм ер нь бол баг үгүй рүүгээ л орчих гэдэг байгаа байхгүй юу? Энд ч одоо аль нь ч тийм одоо нэг гоё өгдөг штэ. Жинхэнэ эр хүн хэзээч эмэгтэй хүнийг гойдгоо. Өөш 2 дахь удаа гойдгоо. Тэгсэн чинь жинхэнэ эмэгтэй хүн бас хэзээч юу гэлээ одоо эрэгтэй хүнээс нэг удаа тийм юу гэж яадгүй. Нэг удаа болгодог шүү. Нэгсэндээ аль нь нэг тийм бие биенийг тийм гоохгүй гэсэн маягтай. Хамаас гэсэн маягтай. Та бас нэг тийм за тэр нь чашаа. Гэхдээ ер нь нэг юм аль нь бие биений тийм хардсан маягтай байх гэдэг учраас наач нь бол нэг тийм юу байхгүй байгаа даа. Амар тийм эмийн гэсэн юм бол алга. Гэхдээ яг одоогийн байдлаар яваад байвал энэ нэрш амлын энэ бол баг бүтэх магадлал нэг юм за 30-аас 40% гэж ойлгочод нэг тийм баг болно доо заа юу. Тэгээд цаашаага ингээ харахаар яг ууг нь
Тэгээ бол бас болохгүй ч гэсэн юм бол алга байна. Гэхдээ танд бас өрсөлдөгч байгаа ч юм уу? Эсвэл арай тийм энгийн үе бол арай тийм төвөгтэй нөхцөл юм хийдэг ч юм уу? Нэг тийм амар зүйл бол болохгүй. Ястаа нэг эрийн сайндаа тууштай байдалтай одоо явнаа гэл. Одоо дээр үуч нэг шилэнсээ хэрчүүч нүр хэдэн аймаг даннаж одоо яваад шаал өөр аймагаас одоо хулгай хийгээд одоо мадуу туугаад тэгээд 2-3 аймаг дамнаад ирдэг байсан гэдэг шиг. Яг тэр шиг та бас тийм хэдэн сар ч юм уу эсвэл ингэж тэгнэ гэдэл одоо өөрөөр сэтгэл санаандаа бас аюу тийм хатуу бариад явахгүй бол одоо нэг жоох юм хэллээ, доктор байдалд орлоо, уурлаа, гомдлоо ч юм уу. Тийм маягаар бол энэ бүтэхгүй гэдгийг бол өөртөө ойлгуулсан зүг. За юу. За хоёр дахь нь хаан гэдэг юм уу хүлээстэй хүн одоо дээшээ харсан байгаа юм. Ууг нь бол наа чинь нэг юм доош харчаар хүлээсэн байгаа шүү дээ. Гэтэл дээшээ харчаар нэг тийм агаарт хөвж байгаа юм шиг бол харагдаж байгаа биз. Нэг өсөндөө юу л байгаа юм л та. Төрөвч шиг хэлээд байгаа юм. Төлөвлөх хэрэгтэй. Гэхдээ яг одоогийн нөхцөлд бол одоо яг хийсэн юмгүй одоо байгаа л байдаг. Сонирхолж байгаа үнэнд тийм одоо байхгүй байгаа юм шиг. Юу яа? Үнэхээр яг нэг талдаа гар. Тэгэхгүй бол өөрөө тийм 70% нь ер нь нэг тийм хазна гэсээр нэг 30% 40% авиг тийм тэр хүндээ бас тийм хурган сайн бас тэр хүндээ гомцсон юм эсвэл тэр хүнийг тийм хад одоо хүлээгээд идэх юм уу тийм ихтэй байгаад. Гэтэл энэн дээр одоо ядж хагаад яг цэвэр эр хүний үүргийг эрэгтэйлийн одоо маскулин шинжийн үүргийг танд байгаад байгаа байхгүй яг балай. Тэгэхээр шууд бас тэр хүний нэг тийм хүлээгээд цэцэг хүлээдэг ч юм уу тийм бас болохгүй байгаа юм. Яг одоо та бол тийм амар үйлдэл хийсэн аюу бага байна. Харин үйлдэл хийхгүй бол одоо наах хүн чинь бас нэг тийм үйлдэл хийх юм юу бол зүгээр л нэг юм цаарсан болчих гэдэг юм заяа. За тэгээд цаашаа одоо юу яагаад байна? Яг нэг тийм зорилтыг гаргахгүй зорилтгүй байгаад байна таас. Тэр бол одоо сэгжангаа би бас хэллээ. Тэгэхээр хамгийн чухал нь одоо хайр нэг юм аюу ойлгох хэрэгтэй. Хайр аюу тийм хурдтан одоо иж болохгүй. Нэг юм ойлго. Эхнэр хулгайлаа гэдэг чинь нэг тийм романтик юм бол биш шүү. Энэ бол хүний наймаа бөгөөд бас үнэхээр арга гацсан хүний үйлдэл. Тийм биз? Яг энийг өөртөө бас ойлгуулдаг чинь гэсэн ба яг үнэхээр нэг тийм гоё эвтэйхэн одоо өмнөх алдаагаа давтахгүй хайтайхан юм бай гэвэл одоо үнэхээр тийм чухал шийдвэрүүдийг гаргаад хамаа юмаа төлөвлөөд өнгөрсөн алгаа давтахгүй гээд тэгж явах хэрэгтэй. Эсвэл болиг гэвэл зүгээр болт нэг талдаа гарсан дээр. Тэгээд цаашаага нэг бас хит өөрөөгөө те одоо би ийм байх хэрэгтэй, би тийм байх хэрэгтэй, би эсвэл одоо өмнө би ингэж гомдсон яа гэх юм байхгүй. Яг одоо бол цэвэр өөрөө чинь одоо мэдрэмж байдаг юм уу, өнгөрсөн болсон үйл явдал байдаг юм уу, чипүүга хамаахгүй. Яг одоо бол яг одоо л хамгийн чухал. Яг одоо үнэхээр нийлэр байгаагүй гэдгийг л нэг талдаа гаргах. Тэрний дараачаас харин өмнөх алдаагаа яаж давтахгүй хөвтэйхэн байх вэ гэвэл орох юм байгаа юм. Тэгээд цаашлаад бас нэг өөрийгөө энэ зүйл дээр битгий нэг тийм хүчил. Яг өөрөөрөө тийм дотоод дуу хоолой мэдрэмж юмас сонс. Та өөрөө энэ хүчийг сонгосон хүнтэй уун аюу тийм дайжгүй хүн. Гэхдээ одоо юу гэх юм хүний төлөө юм уу те? Эсвэл одоо нэг тийм бусдын төлөө нэг тийм сонин сонголт хийгээд би үл яах вэ те? Бусд нь л тэр хүн л гоё би яах вэ гэхсээр байгаад яг өөрийгөө хайчаад байна. Магадгүй тийм маягаар, тийм утгаар, одоо тийм шалтгаанаар те бас энэ хүнтэй нийлэхэд байгаа юм биш үстэй. Ер нь бас жоохон бодож үзээрэй. Яг үнэхээр нийллээ гэхэд бас ад жаргалтай байж чадахгүйгүй юу. За яг ад жаргалтай байвал бас яаж ямар хөө байдлаар ад жаргалтай байх юм. Эсвэл үнэхээр хүчээр тийм өөрөөсөө тийм ад жаргалтай байгаа юм а гэж итгүүлэх гээд байгаа юм уу те. Гэх мэтлэн олон талаас нэмийг бодож үзэж хийх ёстой байгаа юм шүү. Хэд бас нэг байдлаараа нэг тийм одоо хүчирхийлэлт өртөө дасцсан авгаанар шиг юм бол байж болохгүй гэдгийг танд одоо сануулж байгаа юм аа. За 3 дахь нь 6 сэлэм. За хөдрийг ажиглавал нэгэн хүүхэн одоо юунд завин дээр те юу яаж юм.
цаашаага явж байна. Ер нь бол бас сар үзэр гарцсан өөр хаягаар шинжтэй. Ер нь нэг болж байгаа үйл явдал ер нь тийм дуусах шатндаа бол орчихсон маягтай юм гэдэг юм. За ингээ одоо энэ 6 сэтэлтэлм гэдэг үзэл бол уг нь бол ер нь бол одоо байгаа байдлаа хүлэн зөвшөөрөж ер нь болгохын үзэл байхгүй юу? Гэхдээ өөртөө чинь арай өөр бодлого илэрхийлээд байна. Одоо хичээлээ одоо хүлээж авах сонсох даалгавраа хийхтэй болсон үйл явдлуудаа аюу сайхан дүгнээд үзье. Яг үнэхээр ийм зүйл одоо яг болох байсан юм уугүй гэдгээ маш сайн бодоо. Заавал нэг юм одоо ийм зүйлүүд автахгүй байх боломжтой зүйл аюу сайн бод. Давхар өөрөөрөө бас харилцаа мэдрэмжээсээ төв одоо логикоос салга. Заавал нэг ийм хямрцсан байхад одоо бас бүр хямрах хэрэггүй. Тэрний нь аюу сайн бодож байгаа шийдвэрээ гарга. Энэ дээр тийм хэлсэн штэ. Яг харилцаа бүхнээс хамаарат байгаа учраас эцсийн үр дүндээ нийлэх үгүй юу? Тийм бол тийм, үгүй бол үгүй. Дараа нь харин яагаад нийлхий, яагаад нийлэх юм гэдгийг орно. Нэг өсөндөө таны одоо төрөсөн штэ. Нийлбэр байгаа бол нийлбэргүй байгаа чинь аль нь юу яагаад вэ? Одоо 60-40 юм уу 55-45 маягаар яваад байна. Энэ бол сайн зүйл оорсорой. Зүйл бол биш. Нэг талдаа гарах нь яг одоо бол хамгийн чухал байгаа юм шиг заяа. Төр зур холдож байгаа дараа шийдвэрээ гаргах юм байна. Гэхдээ энэ баг би бол бодож яг өөрийнхөө хувийн мэдрэмж ихлэхэд бол ингийн байрын одоо нийлэх шаардлага байна уу те? Тэрийг бол би бол нэг энэ одоо ер нь өөрчн бол бодоорой. Тэгээд нийт нийлж байгаа бол дахиж өмнө гарсан алдаад автахдахгүй юу? Эсвэл одоо бас токсик харилцаа та өөрөөгөө байна гэдэг үг ер нь мэдж гин үү? Яг харилцаа токсик юм эсвэл ажгүй байсан юм уу те? Одоо үнэхээр амьдралын уйдгартай байна хоёулаа салж үзье салаагүй үстэй. Тэгэхэд аль нэг нь буруу их байсан. Тэгээд тэрийг бас ухаарах шанс тэр хүнд одоо байгаа юугүй гэдгийг олон талаас нь бол бодож шийдвэрээ гаргаарай гэж л хэлж байна. За одоо харин гаргалгааны навшсан боёо яг яавал дээрөө одоо юу орё. Ингээд байгаа. Аюу сонио. За эхний өдөр 4 зоос тэгээд юу явъя. Уг нь бол та нэг нийлчмээр байх шиг байна. Тэгтээ төвхтэй биш те. Одоо энэ чинь бол наад 4 зоос ч юм бол одоо нэг тийм бас 10 зоос тавьж байгаа 4 хүртэл нь үрээд тэгээ энэ дөрвөл нэг авчлаа гэдэг байхгүй юу. Тэгээ дөрөв өрнө одоо явахгүй гэж одоо хоол идэхгүй, усанд орохгүй, ус уухгүй ер нь дөрөв л авчулдаг гэсэн үг байхгүй юу. Яг ийм юу гэсэн үг гэхээр таны харилцаа та энийгээ бол бас хурган бас нэг тийм хайр мэдэж байгаа л гэдэг шиг одоо бас гоё бай, бас эртээхэн байвал одоо яс ингэ сайхан бай гэсэн тийм бодсон зөндөө байна гэвэл байна. Гэхдээ энэ дээрээ наандаж одоо чи өөрийнхөө харилцаагаа одоо харилцах юм шиг юм эсвэл өөрийнхөө амьдралыг тийм левел ап төвшин нэмэхгүйгээр эсвэл алдаагаа ингэстэй алдсан одоо энэ дээр алдаад автахгүй гэж бодохгүйгээр эсвэл тэр хүнд бас ийм алдаа гэсэн тэрэн дээр нь ухаарах хэрэгтэй гэдгийг ойлгуулахгүйгээр нэгэсэндээ зүгээр гүйж өөлж очиод хайртай шүүд үнсээгээр тэрэл бүхэн сайхан болчихгүй шүү. Тэгэхгүй бол дахиад нөгөө чөтгөрийн торигт ороод дахиад нөгөө заварсан болоод дахиад би одоо угаасаа тэгэл хагас шин дараач юм дахиад нэг асуудал хийх л үз. Тэгэл дахиад одоо юу хэлээд балаа өстэй дахиад ингээд үзчихэвэл тэр хүн одоо эргэж ирэхгүйгээд үзчихлээ балаа өстэй. Яг тийм маягийн зүйл бол болох магадлал байгаад байна. Яагаад гэвэл энэ үсэг сонсон хүн маш их сэтгэл зөрхөө зориулж чаддаг. Зориуд тэр хүнээс тэр зүйл орж ирэхгүй байгаа мэдрэмж авбал аюул хэрний хямраад байна. Гэтэл энэ чинь хүн болгон өөрийн гэсэн одоо савтай бөгөөд мэдрэмжтэй. Хүн болгон танд өөрийнхөө тийм одоо юу руу халбгүй. Үнэхээр танд бас тэр хэмжээний хайртай юм эсвэл бас одоо алаад автахгүй гэсэн бол болно. Тэрээс жирийн юм бол тэр талаар бас бодохгүй. Тэр талын маш сайн бас ойлгож ивэл аюул сайн байна. За нэгт. Хоёрдугаар за 7 зоос, 7 аяга. Юмыг миний өгшөө аюул их тийм хэтрүүлж хараад байдаг юм шүү. Нэг бол хүнийг амар сайн хүн гэж хараад эсвэл амар муу хүн гэж харж байгаа. Эсвэл одоо болж байгаа тэр болсон үйл явдлыг одоо амар тийм сайн эсвэл амар муу гэж үйл явдал харддаг юм уу те.
Одоо зөвхөн жишээ таны амьдрал одоо нэг юм санамсргүй зүйл боллоо гэж бодъё. Үнэхээр тийм хов тавилан хэмж байхгүй. Үнэхээр санамсргүй байж бас болно ч тийм. Гэтэл тэрийг албаар тийм хов тавилан орж ирсэн гэж харддаг ч юм уу. Эсвэл аюул тийм ямарваа нэг тийм утга учир символист тийм бэлэг тэмдэг шийдвэр оруулах гээд байгаад та өөрөө. Одоо энэ харилцааг гэсэн тэгэл бурхнаас үүж байгаа бидний одоо тийм шийтгэл одоо юу юм ач юм уу те. Одоо гүрийх стаж гэдэг ч юм уу нэгс тийм сонин утга учирыг өөрөөртөө өгөх гээд байгаа юм биш үү. Ер нь бас яг байдлаа боддоор ер нь харж үзээч. Яг өөрөөр ч бас алдаа оноо нь юу байсан юм бэ те. Нэгсэндээ та түрүү чинь хангадны хүн гарч ирсэн шүү дээ. Яг бодит үйл хийхгүй байгаа шалтгаан бол энэ байна. Та өөрөө нэг тийм бодол мэдрэмжэндээ жоохон амьдраад яг бодит байдлыг бас сайн харж чадахгүй байх шиг байна. Бодит байдлыг аюул сайн харах хэрэгтэй байгаад байна. Тэгээд нэг юм үзмөрч юм уу сүрхэн хүмүүс ч юм уу те зөвлөчөө бүтэхэд найз нөхч юм уу нэг тийм дажгүй хүмүүсээсээ юу хайх хүсэж байна. Одоо найдвар хүсэж байна. Гаргалгаа биш. Зүгээр л найдвар хүсэж байна. Эргэж ирэх байхаа те гэвэл тийм аюул тийм хүнээс найдвар нүдээр харуул бүтэд одоо хүн хэсэл тийм л хүсэж тэгэл. Гэл те. Яг тийм маягийн үйл явдал болох гээд байгаа учраас одоо болоод байгаа учраас одоо яг боддоор хамаг юм анхаар тэгээд эцсийн үр дүнг нь одоо ядгийн хамаа алга одоо юу ял да надаар үзүүллээ би тэгээд одоо тийм хонор гарч юм уу те одоо сатамтан дуудаж жагаад одоо дахил өргөж байгаа те яач хамаа алга одоо нийлүүлчих гэтэл нийлүүлэх гэхэд хайр аз жаргалтай байж чадах юм уу яхад өмнөх халаад автахгүй те эсвэл та тэгэхээр хямраад байвал яах юм хэцүү үстэй бодохстой юм бодохстой л байхгүй. Тэгэхээр одоо 3 дахь өдөр хипранд буюу хамлам. Одоо юу байгаа наа? Яг өөрөө нэгсэндээ төр зур мэдрэмж гэдэг юм бүр дарж байгаад яг боддоор амьдралыг юу н харж үзмээр байна. Одоо нэг юу гэдэг штэ хүмүүс ярьдгийн би өстэй нэг ийм одоо би нэг одоо нэг хүүхэн хэлдэг. Одоо нөгөө хүн ихний ач. Би өстэй хүн хийцэц суухгүй. Эхнэрээ ийм халамжлалтгүй. Би одоо ийм арчаагүй ч юм уу. Би ийм торонхай надад дургамруу гэл. Гэтэл чи одоо тэр хүний эхнэрийг одоо эхнэр нь одоо нөхрийнхөө нүдийг одоо юу хааг үзтээ. Эхнэр хүн нөхрөө бол юу харна штэ. Одоо хамгийн сайхан гэж харна штэ. Гэтэл тэрийг одоо нөхрийн гоо үзэсгэлэнг одоо шал таллын найз зүйлийг харах шаардлагагүй зү. Яг тэрэн шиг та бас тэр хүний нэг үл аюул сайн эсвэл аюул муу гэж бол хараад байна. Яг тэрнийгээ бүрэн байж агаад бүрэн мэдрэмжээ хааж агаад за энэ хүн үнэхээр ямар хүн байсан юм бэ? Надад сайн хүн байсан юм уу, муу хүн байсан юм уу? Одоо яг ингээд энэ үйл явдлуудаар ер нь тэрний зүг байсан юм уу, миний зүг байсан юм уу те? Тэр талаас нь орон талаас нь ямиг харж үзсний дараачаас яг шийдвэрээ гарга. Тэгээд яг шийдвэрээ гаргах чинь одоо юу хүмүүстэй маш сайн ярилцах хүн олдохгүй бол надаар сайхан хүмүүс зүйлээ холбогдоод бас зөвлөгөө авч болно шүү. Одоо нэг би бол тийм сүнслэг заримдаа нэг хүмүүсийг тийм сүнслэг загналт хийчихээрээ тийм шиг байгаа юм. Яалч ч хит мэдрэмжтэй авцар байгаа тийм бас алдаж явах юм бол болцсон. Тэрэнд нь бас чиглүүлэх хэрэгтэй. Яг тэрэнд бисээ оруулж чаддаг юм байгаа шүү. Тэгээд нөгөө талаасаа ийм байгаа юм. Ерөнхий байдлыг ингээ сайхан харахаар юу байгаа байхгүй юу? Одоо хувь тавилангийн бол алга байж болно. Гэхдээ яг өөрөө үйлдэл хийх ёстой. Тэгээд үйлдэл хийхээ өмнө ихлэ маш сайн бодож төлөвлөсний үндсэн дээрээс шийдвэр гаргасан дээр шүү. Энэн дээр одоо яг өөрөө хөдлөхгүй бол тэр хүн бас тийм амар юм бүтээхэд бол одоо хэцүү. Давхар бүтээлээ гэхэд одоо яг өмнөх алдаа дахин татах магадлал зөндөө байгаа гэдгийг одоо бодож үтээрээ гэдэг хөзөр энэ төр ингээд гарч иж байгаа юм шүү. За харин одоо сахиусан тэнгэрүүд танд юу зөвлөсөн байна? Хэдүүлээ харцгаая. Одоо нэ тог тасарч болно. Утасны бас тог тасарчмаар байна. Барлаа юм. За. Их гой хоёр өдөр боллоо. Эхнийх нь let go одоо тавьж явуул. Гэхдээ зүгээр нэг юм одоо салах утгаар тавьж явуул гэсэн үг бол биш. Илүү тийм одоо юу маягаар тавьж явуул гэж байгаа юм. Одоо
тайван байлгах энэ хүний нэгс нэг тийм гадны хүний өнцгөр харах. Заавал нэг юм энэ хүн л байж миний амьдрал гоё болно гэж харахаасаа өмнө тэгэхээр яг энэ хүн миний амьдралд ямархуу өөр нөлөөтэй байгаа юм бэ те? Энэ миний амьдрал үнэхээр ингэ тийм дажгүй байж чадах юм уу? Яг хайр мэдээж байгааг би ойлгож байна. Гэхдээ хайр удах тусам айгүй балаа байдал хүнийг оруулдаг. Одоо хүн алдаа хийж болно. Гэхдээ алдаагаа тавтаад байвал одоо балаа гэстэй. Гэтэл тэрийг нь нүдэрээд өмнөд чинь үтгийн байдалд оруулдаг учраас өөрөө чинь бол юу явах гэж би хэлээд байгаа юм. Тайван бай. Наав хүнийг түр зүр хайр маяг түр зүр мартчихад дараа хамаг юм хий. Нөгөө талаас тэр хүнээс бас одоо ингээд энэ хайрын төлөө гоё одоо золиос гаргаж ирнэ те. Бас хичээл зүтер гаргаж ирнэ хар. Тэгэхгүй бол та өөрөө л ингээл хамгийн бүтээгээл та өөрөө л хичээгээд тахал олон л ядарна. Тэгээд дээрэс нь хамаал ингээд арай гэж нийллээ гэхэд тэгээд ч одоо дахиж давтагдах гэх магадлал байхгүй үстэй. Дахиад юм тэр үйл явдал болохгүй байх. Тэгэхээр тэр талаас нь сараа шүү заяа. Одоо нэгсэндээ чи одоо тэр хүний аюултай сэтгэл гаргаж яхад тэр хүн ч чам сэтгэл гаргаж ял маш сайн хараа. Хоёр дахь нь амьтан. Одоо таныг ойлгодог. За зөвхөн товчхон шууд утгыг хэлчихээ зүгээр тэр нэр. Таныг ойлгодог, тантай бас тийм санал нийлдэг. Тэгээд танд яг зөвлөж чаддаг хүнээс та зөвлөгөө ав. Тэгээд тэр хүн байхгүй надад холбож болно шүү. Яагаад гэвэл та өөрөө энэ үзэг сонсон хүн та мэдрэмжэндээ аюу хөтлөгдөд. За яг үнэхээр нэг тийм эсвэл одоо юу гэдэг юм магадгүй хүн одоо сайн мууг нь мэдчихэж магадгүй одоо гавьяа гайг мэдчихэж тэгсэн хэрнээ яг тийм өөрлөл хийж чадахгүй байгаа. Яг нэг үйлчлийг яаж хийх вэ гэхээр заримдаа хүнээр загварчиж явах хийхгүй. Яг тийм үйл явдлыг үнэхээр хийж чадахгүй байна гэвэл надруу холбогдох заа юм. За харин та хоёрын одоо хоорондын нэг ямар хөө байна одоо харъя. Тэгэхээр энэ ч одоо айгүй юу л байгаад шүү дээ. Юудгүлээ. Нэг нь болгон бүтээнэгээд тийм хурган токсик байдал таар угаасаа байдаг юм байна шүү. Одоо 7 сава буюу нэг нь болохоор одоо ингээл аюу тийм зөрөгтэй дайраад дорын өстэй хичээлдгээ тэгэхээр энэ чинь юу гэдэг юм аа одоо яг орой хөдөр дээрээ болохоор одоо нэг хүнээс сав болчихсон 6 савд хүний үзэх нэг аюу тийм айцтай харцгаа. Нэгсэндээ магадгүй энэ хүчтэй сонсон хүн та энэ харилцаа аюу тийм болгыг бүтээхийг хичээдэг байх. Тэр хүн савааны боол буюу одоо бас юу яадаг чөлөөтэй байх хүсдэг. Та хоёрын хооронд яалчгүй нэг нь гоё зогтой гоё бай гэсэн нөгөөх нь бас нэг тийм өөрийнхөө бай гэсэн тийм токсик байдал үүсээд яг суурьндаа тэр нүсээ тэгээд тэр нь хэрэг дууралж босоор байгаад магадгүй тийм шалтгаан үүссэн байх магадлал бол байгаад байна шүү. Тэгэхээр энэ тал дээр аягүй сайн анхаарч юм хийж ясна одоо анхаарсан дээр шүү заяа. Тэгээд хамгийн гол зүйл хэлье. Яг ийм байдалтай ингээд амьдрах зүгээр миний өгшөө бодж үзээрэй. За ингээд одоо 3 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэрэн таалагдсан бол лайк дараа шеэрээс subscribe мөн donation маш баярлах болно. Мөн одоо гүрийн утга нэр хөвшин хөдөлгөөн тийм ерөнхийдөө түүний тэтгэв бичиж явуулаад тэр чинь сайхан манифест хийгээд залбирлууд өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайн сонсгоо ирээд дашрын дурсууд ингээд та бүхэн ингээд байнга стресстэй, ууртай, хэцүү тогтруу одоо байгаад байгаа бол та бүхэнд орох энерги зөвлөлт давсыг санал өгч байна. Ердөө 10-20 минут давснаас нь бол 10-20 минут ингээд сайхан тайвшаад одоо бясалгын газар аюул сайхан болт юм байна шүү. За тэгээд сүүлд нь хэлээ. Энэ л бол хувь тавилан байхгүй. Хувь тавиланыг бүрэн сонголт өгсөн. Та бурууг одоо шийдвэрийг та өөрөө гаргах хэрэгтэй. Гэхдээ маш зөв одоо хонь бүтэн чон цоцлон шийдвэр байх хэрэгтэй юм шүү. За ингээд дараач хөтөлбөр дээрээ уулзцаая. Сайн санаа хүсье. Хайртай шүү.